Яг одоо 1 сарын 2 болцсон байгаа хгүй өнөөдөр өдөөс хойш үдэн гүрч ийн л доо. Тэгээд бол би бол өнөөдөр алан тална гэд амар зүйл ёо бод. Алан тална гэд бол өчтөр амар лазерлог тавьчмаар байл. Байсан тэгсэн чи тэгсэн чи миний сарын төвдөө хэрэггүй 7 онцсон баггүй юу? Тэгээд ямар их удаж байна гэд ер нь жоох ингээд идэм а би нэ жоох ингээд ирж очиод идэх байхгүй ирчихэд биш юу тэглээ хэлбэлзээд байдаг гэх юм уу тэгээд байдаг байхгүй юу? Тэгээд байсан чинь өнөөдөр өглөө ирсэн. Ёо. Тэгээд миний хурн бол 10 жилээсээ л агуулад ер нь анх ярьсан үеэсээ ч юм уу өдрөөсөө ч юм уу агуу эхний хэдэн жил ерөөсөө өвддөг байсан. Тэгээд хизэнээс ч юм бэ нэг аль нэг сараас нь ахуулаад ирэх болгондоо жоо өвддөг болсон. Тэгээд одоо өвдөх болгондоо өвдөлт нь бүр айгүй ингээ хүндэрсэн эхэндээ жоохон гизгазлаад байгаа юм шиг нуруугаар ингээд хүндэргөөл нуруу өвдөл нуруу чилээл ингээл тийм байдаг байсан бол одоо бол бүр өмнө сар бол босч чадаагүй тэрний өмнө сар бас босоогүй байдаг. Тий өмнө сар чинь бүр айгүй нийтдээ штэ хандаагийн байхад эбагийн дахад ирсэн юм. Тэр бас би бүр тэр бүрээс амар байсан бас ингээд алхаж хөдөлж явж чадахгүй жоох айгүй хэцүү бас эрэлт байсан. Энэ сарыг бас жоох айгүй хэцүү хүнд байлаа. Хүнд байна, хүнд үргэлжилж байна ямар ч хэлсэн. Тэгээд айгүй хэцүү байдаг юм а би бүр ингээд алхаж чаддаггүй байхгүй юу. Тэгээ ямар ч хэлсэн сая бол алхацсан төөгөө харин намайг юм бити хийж идэ хүлээж би ч юм хоолаваад очи энтер гисэн. Тэгтээ би өөрөө байцаа хуураад байцаатаа хуурах би бол ингэж утсан байхгүй амар гоё гурлаа болоод ядаж биш тийм гурлаа болоод сул будаага болоод ч юм хэсэгтэй тэгээд гоё яг ингээд махногоо гэ тэг гоё шарсан хуурсан юм итгэхгүй ингээд нэг хит хоног байвж үзүүл яадаг юм бол доо гэд бас хөргөн бодсон юм а тэгээд тэрийг бол өнөөдөр эхлүүлж исэн. Тэгээ яг эхэлсэн байж идлийн балерин болж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд хамаг ирч хүч бүх юмыг алсан. Өнөөдөр би зүгээр ингээд орондоо хөвтөж гүйлж өнөөдөр бол би хинд ч хэрэггүй нэг тийм хүн болж байна. Тэгээ манай нөхөр их хөргөн би хацтай хүн байдаг. Яг хоо их юу хэрэгтэй вэ яваад очихгүй гээл тэгдгийг хөөрхөө. Гэтэ зүгээр би энэ яг өвдөж чанлаад сурцсан. Тэгээд өвдөж чанлаад сурцсан байна. Одоо ингээд YouTube үзээд кино үзээд байж гэн. Тэгээд нөгөө нэг шинэ жилийнхаа нөгөө тортыг бит хоёр ерөөсөө идээгүй задлаагүй. Тэгээ одоо тэндээсээ нэг төсөн би бол нэг аяг маяга угаамаар байхгүй юу. Нөгөө бооц би бол юу хайсан юм хаалныхаа бусад бүх юмыг бол ингээд цэвэрлсэн. Тэгээд өглөөний заваралт тусан юм. Тэгээд нэгний орой заварт тусан юм юм энтергээд баахан заварт тусан юм байна л да. Тэгээд тэдрийгээ цэвэрлэх хэрэгтэй байхгүй юу? Уг нь бол даанч би одоо тэгээд ямар ч хөдөлгөөн чадваргүй хинт ч хэрэггүй авсан цуцсан байгаад байгаа болохоор одоо тэгээд хайж гин нүдэд анжин уул нь нүдэ ань хэсгүүлдэ. Гэхдээ би өнөөдөр бол нүдэ анжин. Ямар сайн нөхдөг хэлээл байна. За би ингээд үдцэн юм байгаа шүү. Надаас өнөөдөр нэг юм бити хүлээгээр гээ хэлээд байж ямар сайн өдөр өрсөөл би энэ хоол идэхгүй бол өсгөөл бол би энийг байлгаач. Тэгээд төгөөд өгчөө яа. Гэт орой хоол молч юм. Тэмэрхүү надаас бити хүсээрээ гээд би өнөөдөр гуйлаа. Би тэгтээ сар болгоны ер нь нэг өдөр яг ингэдэг л дээ. Тэгээ хамгийн амар энэ нэг өдөр үргэлжилж болно. 2 өдөр үргэлжилж болно их гайхалтай. Тухайн бас. Гэтэ миний амьдралд яг өвдөж ирсэн тохиолдлоос нэг л сар заяа огт өвдөөгүй байдаг. Бүр ингээд зовиорч байхгүй нөө. Бүр тэр амар гой сар байсан. Би яагаад тэрийг тэгсэн юм бол гэж бас аюу бодсон. Тэр сарын дуусны дараа аюу гоё ирсэн байхгүй миний юм. Тэгсэн чинь тэр яасан нөгөө 12 дугаар ангийн улирлын амралт эхэлсэн байсан. Тэгээд нэг сар амарсан байлоо да. Тэгсэн чинь би нөгөө хүмүүс чинь нөгөө турн байран дэглэм гэл ингээл амар явсан байхгүй юу. Тэгээд би нөгөө нэг хинтээч амар гоё стрессгүй хинтээч холбоо барихгүй яг ингээд дахаар би нэг өвөл байхгүй тэр нэг сургалтанд сууж исэн юм а. Тэгэл сургалт руугаа яваад
Тэгээ нөгөө юм хумаа хийгээд айгуугаа магтуулаад эцэг санаа амар гоё. Тэг ямар нэгэн токсик юм байхгүй. Яг ингээм амар хичээлтэй аваад ингээл байсан. Тэр сар миний биений өвдөлт юм ирээгүй. Биш миний биений юм өвдөлттэй ирээгүй. Айгуу гахалтай. Бүр огт өвдөөгүй. Нурууч чилээгүй. Яагаад ч зүгээр ирээл буцсан. Тэр их гахалтай. Гэхдээ бас нөгөө нэг биений юм өвдөж ийж их амар муу 100 энтер гэдэг болно. Би нэг Facebook рeel үзчихсэн чинь муу байдаг мэйдэг. Угаасаа өвдөж ирдэг та энийг тоох эцэг эхчүүдийн тоох уу хайдаг уул нүгүү тоох стомстой. Энтер лаглаг юм ярьдаг юм билий. Гэтэ би эмчид үзүүлсэн. Ингээд өвдөд ирдэг. Минийх ингээ ягаа өвддөг юм болоо энтер гэд бас асууж үзсэн чинь ер нь бол хэмээн юм шүү л мэдвгүй. Тэгээ араас нь нөгөө нэг ингээд биений юм ихтэй ингээд биенийх анх эрэхтэй 7 хоног байсан. Тэгээ араас нь 5 хоног ирдэг болсон. Одоо бол 3 хоног ирдэг. Тэгээд нөгөө нэг юм нь гарч бүрэн гар дуусна гэдэг. Гэхдээ тэрийг оруулах юм бол 4 мөрөө бас там авчим. Гэхдээ ерөнхий бол 3 л ондол. Тэгээ би нөгөө нэг ч санаа зовн заяа. За ингэ юм чи ингээд 3 мөр хоног ирээд хамаа энэ бас хэвээ нөө. Эсвэл ингэж хоног нь багасаар агаад энэ эрхээ болчих юм болоод би яах юм болж байна. Ийм хар залга бараа антер гэл тэнгүүд. Бас хэвийн л гэсэн би ясыг сайн мэдхгүй. Эсвэл миний үзүүлсэн имлгүүд надад тийм гоё. За энэ юм учир таамаа. Ингээд ийгдэг юм аа. Ийм учраас ийм шүү энтергээд лаг тайлбарлаж өгөөг болохоор би бас нэг сайн ойлгоогүй зүгээр л юм байна гэж би ойлгосон. Йой. Йой. Минийх ингээд нэг эрэхтэй ингээд тийм базалж гинт амар ингээд базалдаг. Баггүй. Амар гинт часгал би нөгөө төрөх хөвдөлтэйг яг үндэ мэдгүй л дээ. Уншилтан юм мэдгүй. Би тиймэрхүү юм бол үнэхээр мэдгүй. Тэгээ ямар ч зүйл ингээд базлаад байдаг айгуу зовлонтой. Айгуу хэцүү. Тэгээ би дээр ингэж бодсон гэдэг юм чи миний биений амар өвдөлттэй байдаг байхгүй юу? Одоо саяхан шиг ингээд базлаад ингээд амар өвдөн заяа. Тэгэл байжаал гаг болчин заяа. Тэгэл байжаал дахиад өвдөн заяа. Яг ингээд тэнгууд тэгдэг би найз нэлдэг байхгүй юу? Төрсөн найздаа. Хүш би ингээд бараг миний биений ингээд сар болго өвдөлттэй ирд юм чи би бараг гайгүй төрчих юм шүү. Угаас энэ миний бие организм өвдөлтөндөө нэг сар болгон ингээд нэг хэд хоног өвддөг юм чи тасцсан боош. Гэ битгсэн чинь миний найз бити хөөрөөл гэсэн намайг наатахнаас чинь бол илүү өвдөн энэ бол no joke гэсэн би тэгэл ок гэсэндээ ёо. Гэтэ яг ингээд юм ирээд өвдсөн байгаа үед нөхөр хажууд байх амар гоё идэг. Яа гоё ингээл дөгөө халуунжи авъя гэд орондоо хэвтэйл. Тэгэл дөгөө гоё мэдё гэл. Тэгээ байж идэг байхгүй. Данч энэ удаад энэ хэрэлтэнд төөгөө байсангүй. Өмнөх хэрэлтэн дэрч байгаагүй мэн. Хажуугаар манай нохоо намайг стресстүүлчих юм аа. Вөө шинжлэлийн тортныхаа анхны тусан би өөрөө идэх гэж байна. Хүн дуурайд ахын гэр төөрч байгаа. Дургуй хүн ирж байна. Нэг өвөө байдаг юм аа нэг уудаг. Тэгээд ганцаараа одоо сохтуу хурж ирээд мөнгө төгрөг ихэд байдаг. Нэг хүн байдгийн одоо ирсэн байна. Жайвуу. За энэ асуудлыг би шийдэх яа. Халуунжин тавиал хүнжил мөрөөл хөвчих бас. Гоё шүү дээ. Бид тас яваад байна. Нөгөө өвчин арай гайг болцсон юм шиг байна. Би ер нь явж чаддаг байхгүй. Ихт өглөө бол нөөж явах байсан. Батгаар. Би ихт од сүлд бодлоо. Ерөөсөө зориггүй ингээл өдөртмийнхаа ингээд хийгээд байгаа штэ тий. Тэгээд та нар ч яг уйдгартай байна уу гэж бас би бодлоо. Одоо угаасаа юу яана? Би ингээд өдөр болгон влог хийдэг юм уугаа. Өдөр болго ингэж влог оруулдаг ч юм уу. Эсвэл нэг өнжөөд влог оруулдаг маань ер нь бол одоо жоохон баг багаар удаашрах байх.
Ягаад гэвэл одоо би ч одоо гэртээ байгаа болохоор л ингэж өдөр тутамдаа ингэж влог амар сайн хийгээд ингэж оруулж байгаа. Одоо ажиллаа хийгээд эхэлчихээр ер нь бол мэдээж шинэ ажилд орох юм бол мэдээж ажилдаа тасан зохицох хугацаа надад хэрэгтэй ч юм уу. Эсвэл ямар ч ажил хийн тэгээ мэдээж ажил хийх юм чи ямар ажил хийхээс хамаарат хугацаа шаардна. Тэгмээр би тогтмол саагууд бас нэг оруулж чадахгүй баах. Дээж зүгээр бодож байна. Үгүй ч хийж магадгүй. Тэнгүүд л одоо болохоор би нэг тогтмол өдөр тутмын влог энэ төр хийж яснаас гоё юм зоригтой нэг мөхөрхөн влог энэ төр бичлэг ч юм уу тиймэрхүү хийх үү яах вэ гэж бас бодлоо. Хэрвээ ингээл одоо би ингээл янз ёо гэж гараа. Ёо. Жохон зовиртой өвдөд идэх шүү миний. Та нарт жоохон хэцүү санагдаж магадгүй эсвэл наттай адилхан ч хүмүүсээс байж магадгүй. Тэгэл ер нь сар болгоны эдгээр өдрүүдэд би ягаад эмхтэй хүн болсон болоо гэд би амар харамсч гомддог. Зарим үед би ягаад эмхтэй хүн болж төрсөн болоо гэж аягүй баярлалаа. Яаж азар ямар азар гэдэг ч юм уу. Тэгж баярлаа. Надаа нэрээ юу байгаа штэ. Солонгос бас би юу вэ? Солонгос 2 сар гарсан юм уу? 2 сар болсон юм уу? Намайг бас нэг тийм биний ирээд бас өвдөд би бүр алхаж чадахгүй тэр үедээ би яарсан юм аа заяа. Тэгээ ажил гадуур Ганнамд явж исэн билүү дээ. Тэгээд манай нэг орчуулагч охин надад юу авч өгсөн. Биш. Им авах уу гэд харан гайгүй юм шиг байна. Би гэрлээгүй хардлаа гэдэгс ч баха. Би ер нь нэг тийм өвчин намдах юм ч юм юм ер нь уух амар дургу хүн байхгүй юу. Тэгсэн чинь би бүр болохоо байгаад алхаж явж чадхаан байгаад бүр ингээд сөхөрч суугаад тэгээ төөгөөр нөгөө охиноор залгаа чи ингээд өвчин намдах юм ингээд сарын үед дуудаг өвчин намдах юмыг ингээд хилээд өгөөч яа авах гэсэн юм а гэд наад эмчт нь хилээд авахуулаад өгөөч гэд тэгээд ашгүй нөгөө охинтойгоо ярьж холбогдоод надад нэг юм авсан. Энэ болохоор сарын үед би уудаг өвчин намдах юм гэсэн. Би тэгтээ энийг л уусан. Тэгээд тэрнээс биш ер нь амар өвдөж байгаа үед дээр уугаал ер нь бол тэгэл гүрждэг би. Тэгтээ юмыг яаж мэдхүү дээ баян ингээл юм болохоор өвчин намдах юм уугаад байх асуудал нь өөд нөлөөлөхгүй болчих юм болов. Гэж би явж байгаа яагаад гэдгийг эсвэл битгүй явах жоох хайцтай. Яагаад ч юм. Энэ имэн дээр жоох эмзэг байгаад гэдгийг. Би тэгтээ бүр ингээ тинейж явахаас дургу урчдах уу яг үндэ тэгтээ одоо яах вэ те нохоогоо зарлалтай шин энэ надад аваад ирдэг байсан бол би бүр хичнээн сайхан бах уу. Спекгоо. За одоо тэгээ нохоогоо сая гаргаад бийцүүлсэн. Өөрөө бийцсэн. Тэгээ юм мэдчихлээ. Одоо сайхан хэвтий. Болж үл юу ч яваастай. Болж үл юу нэл үгүй да. За. Бэлээ. Гэтэ яг ингээд юм өвдсөн юм үе дээр иврээд хөвтөх амар гоё идэг те. Би сая бүр ингээд хөвцсөн чи тэсгээ байгаад ингэсэн сууж байна. Тэгсэн чи хөрж ирээд бас хөөрхөн болоод байгаамаа би ч хамтаа тэгтээ тоглох өстө сонирхолтой. Төрхөнд бүр инээс амар байдаг гэж бодохоор би бүр өстө толгой төвс арцааж байгаа байхгүй. Би тэгтээ халууж ингэ тавих хэрэгтэй болов. За. Дараагийн бичлэгээр уулзъя манайхаа. Өнөөдөр ер нь би та нарт нэг иймэрхүү юм харуулах юм байна. Bye.